За юу яцхан үзэгчтэй News in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Та бүхэндээ 7 хоног болгон хүрдэг Монголын хип-хопын товч тайм базаа мэдээлэл эхлэхэд бэлэн болоод байна. Олон юм яриад яг уу шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол Монголын хип-хопын өвчнөр болох CCB Click Boom-тэй холбогдож байгаа. За Click Boom-ийн хувьд бол та бүхэн мэдж байгаа шүү дээ, сүүлийн 2 жилийн хугацаанд тоглолт хийхгүй. За тэгээд яг тоглолтод хизээ юм бэ гэдэг асуулт бол фэнүүд сонсогчдын дунд бол асар их байсан. За тус авдлагын хамгийн сүүлийн үеийн уран бүтээл гэх юм бол Gangster сервистэй хамтарсан Даймба ин хэмээх дууга за бараг л бүтэн жилийн өмнө буюу 2025 оны 6 сарын 18-нд цацжсэн. За тус тууны битийг нь бол Poison хийсэн. Тэгээд рекордыг нь Чин Хасал, за тэгээд mix master-ыг нь бол Туана хийсэн байна. За тэдний хамгийн сүүлийн үеийн уран бүтээл гэвэл нэг иймэрхүү жилийн өмнө байна тийм үү. Харин саяхан рэпер Big G өөрийнхөө Instagram story дээр нэг иймэрхүү story хийсэн байгаа. За тус бичлэгээс харахад бол рекорд хоолонд бол рэпер зүгийн орж байгаа харагдаж байна л да. За мөн рэпер Санд рэпер Big G гэдэл. За харин тус дууны продюсер болон mix master ч гэдэг юм уу те рекордыг хоолойг бол Matsui Records-ийн бишрэл хийж байгаа харагдаж байна. За хэрвээ энэ дуу Click Boom хамтлагийн ээлжид нэгэн дуу бол Matsui Records-ийн бишрлийг сонгож авсан нь бол маш зөв шийдвэр гэж харж байна. За тэгэд мэдээж залуу үеийн маш чанартай мьюзик продюсер болон өвчийн хамтлагууд. За энэ хоёрын дундаас бол мэдээж чанартай уран бүтээл гарах байхаа. За миний бодлоор бол тэгж бодож байна. Ямар ч Click Boom хамтлагийн шин дуу бол тун удахгүй гарах нь ойлгомжтой юм шиг байна. Манай чиг бол багасаа дууг нь сонсож өссөн залуучууд одоо тоглолтыг нь мэдээж хуруу даран сууж байгаа байх. За тэгээд энэ 7 хоногт Click Boom хамтлагтай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл олонний анхаарлыг татлаа. За дараагийн сэдв бол энэ 7 хоногт гарсан нийгмийн нэлээд анхаарлыг татсан мэдээлэл байгаа. Мэдээж ярихгүй өнгөрч болохгүй байх. Энэ нь юу гэхээр Luminoгийн бажеттай холбогдож байгаа. За ойрын үед бол та бүхэн харсан байхаа Lumino хамтлагийн бажеттай холбоотой янз бүрийн мэдээллүүд ч гэдэм үү те одоо сүүлд гэхэд л одоо Lumino хамтлагтай холбоотой тэр хамтлаг минийх чиних гэдэг маргаан бол айгүй их гарсан. За яг энэ Lumino хамтлагтай холбоотой сенсацийн дараа дуучин бажеттай холбоотой өөр нэгэн сенсац бол сошиал ертөнцийн нэлээд сэвдэж эхэлсэн. За тэгээд олон юм яриад яхав шууд дараах бичлэгийг үзцгээе. Үзэгчтэй огны харж байгаачлан гадаад иргэн яамны баруун талд 4-5 машин мөргсөн ноцтой осол гараад байна. Юу болсон юм бол? Би та нар тийм хүмүүсийн хоорондын замын цагтаа яа тийм балаа юм ярьж байгаа. Гэхдээ би балаа юм яриагс энд юу болсон юм бол мэдээлэл өгөөч. Гүг чи яа бодож ийм хүний юм хүн би машин мөргсөн байна. Тэгээд 4 машин мөргсөн. Тий. Ухаалтад унтсан байна энд би өөрөө барьж байгаа. Эрүүл мэндийн шалтгаанаар. Одоо би энэ гайгүй. Зүгээрээ тий. Тэгээд өөрөө тийг ойлгохгүй байна тий. Өдөрт хитэн санал асуулт гардаг бай. Өчнөө асуулт гардаг үстэй. Тэгээд бүгдэн дээр наа очих юм уу? Гэхдээ бид нэр харин намаа болохоор танаад гэж байгаа шүү дээ. Одын танилцуулт танаад гэж байгаа шүү дээ. 4 машин. Наач хандлахгүй муухай биш үү зүгээр. За муухай биш үү? 4 машин мөр. За муухай биш үү? Харин тий өөрөө ухаалтад унтсан байна. Тий өөрөө ухаалтад унтсан байна. Өчтөр өөрөө би Эмира явахсан толгой болохгүй байна гэдэг Эмира явахсан юу байна энд. Шүн тэгээдсэн мэдгүй сая яг тэнд явж байгаа өөрөө ухаалтчлаа. Гайгүй хаа тэгээд би өөрөө юу ч санахгүй нэг юм явуулчлаа. Тэгээ ойр энэ толгойд ингэ болохгүй байсан. За их сурвалжийн мэдээллээр бол энэхүү осол 16 цаг 30 минутын орчимд гарсан 4-5 машин мөргсөн төдийгүй явган зарчигчийг ч мөргсөн байж болзошгүй гэсэн мэдээллийг өгч байна. Хэргийн газар дээр бол цагдаагийн байгууллагын ажилчид ирж бол шалгалтын ажиллагаа явуулж байна. За мөн сая төрөгний машин ирж бол эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн юм. Биднийг ирэхэд 1-2 машиныг бол ачиж явж байгаа ийм дүр зурагтай. За яг энэ мэдээллийн дараа бол Lumino хамтлагийн баажи өөрийнхөө Facebook дээрээ монголчуудад ер нь хүнийл муу үзэж байвал гоё юм байна да. Хэвлэл мэдээлэл нь бүр хандлт авах гээд жирж байх шиг. Ойрд толгой өвдөд нэг л болохгүй байсан юм. Өчигдөр шөнө бүр интернет дэмлэгтээ тарихны эмрай зураг авахулсан юм л да. Өдөр хоногтойгоо цагтаагаа байгаа. Тэгээд өнөөдөр зөв зүгээр машин бариад явж байсан чинь 300 м ухаан алдаад унчглаа. Сэрсэн чинь 4 машин хамчихсан нэг хүн бэртээжсэн сэрлээлтэй. Яагаад гэдгээ өөрөө ч ойлгохгүй байна. Мэдээж цагдаагийн бүрэлдэхүүн ирж арих уусан байна уу? 10 төрлийн хар тамхи сэтгцэд нөлөөлөх юм хэрэгэлсэн байна уу гэд шинжилгээ авлаа. Бүгд зөв зүгээр бичлэгээрээ байна. Би энгийнч тамхи татаж үзээгүй хүн. Юун хар тамхи амьдралдаа арих уугаагүй хүн. Тэгээд ингээд гинт ухаан алдаад ийм л зүйл болчихлоо.
доо. Өөрөө ч ойлгохгүй байна л да. Асуудалтай л болж байгаа юм байна л гэж ойлгогдохоос доо. Эрүүл хүн өөрийнхөө эд хөрөнгөө асуудалд оруулаад хүний эд хөрөнгө эрүүл мэндэд хохирол учруулахгүй шүү дээ. Ухаан алдсан дуучлаарай, чадлаараа бүх асуудлыг шийдэх болно. За нэг иймэрхүү постыг бол бичсэн байгаа. За мэдээж хүний амьдралд янз бүрийн шалтгаанаар ялангуяа юм эрүүл мэндийн шалтгаанаар гинтийн ийм осол аварч гэдэг юм уу те. Иймэрхүү одоо гай зовлон гинт гарч ирэхийг бол ерөөсөө үгүйсэхгүй. Гэхдээ нөгөө нэг юм нь тэр сэтгүүл чимэгтэй бол зүгээр л асуулт тавьсан. Олны танил хүнтэй холбоотой нэг тиймэрхүү мэдээлэл гарсан, очиж ирэн сурвалжилсан. Тэр хүн бол миний бодлоор зүгээр л ажиллаа хийжсэн. За тэгэд ямар ч тач Люмина хамтлагийн бааж яахтай холбоотой энэ мэдээлэл энэ 7 хоногт бол аюулгүй олон хүний анхаарлыг татсан. Цаашдын амьдралд нь эрүүлэнх сайн сайхан бүгдийг хүсье өрөө. За дараагийн сэдв бол бас л энэ 7 хоногийн сенсацийн эзэн рэпер Гинжинтэй холбогдож байгаа. За түүний хувьд бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. 5 сарын 37-нд зуны зугаа тоглолтын энэ жилийн headliner артист байгаа. Юу вэ? 5 сарын 30 гэдэг чинь ердөө сарын дараа юм байна шүү дээ. Цаг хугацаа ямар хурдан өнгөрч байна. За энэ сэдв дээр бол яг өөрөө тайлбар хийгээд ярьсан учраас л өнөөдөө ярьчих гэж бодож байна л доо. Түүнээс миний хувьд ерөөсөө хувь хүний амьдрал руу анханасаа орж байгаагүй, ялангуяа эхнэр хүүхдлэн. За хэдүүлээ шууд яг юу болсон бэ? Гол асуудалтай оръё. За шуурхай мэдээлэл гих пэйж дээр рэпер Гинжин салсан эхнэртэй хүүхдийн тэтгэмжээ шилжүүлэхдээ ингэж шилжүүлдэг гин. За нэг иймэрхүү пост бол бичигдсэн байгаа. За анханасаа энэ мэдээллүүд нь яг яагаад нийгэмдэр тарж эхэлсэн бэ гэхээр рэпер Гинжингийн эхнэр за эдгээр хоёр сториг бол хийсэн байгаа. За яг энэ хоёр сториноос болоод энэ мэдээлэл бол нийгэмдэр ирчиг авч эхэлсэн. За мэдээлэл цацагснаас хойш бүтэн 4-5 хоног чимээгүй байсны эцэст рэпер Гинжин рэпер Саштай хийсэн лайвынхаа үеэрээ за яг энэ үйл явдал дээр бол тайлбар хийсэн байгаа. Хоёр мэдээтэй манай бас албиасаа Саш манай зуны зугаад маань одоо бас хүрэлцэн ирэхээр байгаа. Дээрээс нь бас битээ бас хамтарч дуу хийж ярилцсан байгаа. Яг зүгээр нэг яасан бохгүй юу? Би нэг ингээд мөнгө хүн рүү хийгээд, эхнэр рүү хийгээд гэхдээ тэрэн дээр шал өөр асуудал байхгүй дээ. Эхнэр нөхөрчийг хэлдэг юм байна шүү дээ. 10 жил болсон. Тэгээд бид 10 жил болохтой хизээч юм хийдөө сенсац тариач юм янз болж байгаа те. Айгуу намж юм байдаг. Тэгээд сүүл би нэг ингээд зүрхэн бохомжуулна шүү дээ. Тэгээд тэгсэн чинь тэрийг болохоор манай хүн болохоор бас ерөнхийдөө бас надад нэг хилдсэн байгаа хүн шүү дээ. Тэгээд уурандаа ерөнхийдөө нэг сторийн дээр хүүхд рүүгээ те хүүхд рүүгээ пиццаа гэж мөнгө явуулдаг хүн байд юм байна. Сторинд хийчихгүй юу? Чи тэрийг хараагүй юу? Тийм тэгэл тэрнээс нь болоод яг тэр болохоор ерөөсөө тийм хүүхд рүүгээ би одоо явуулж байгаа мөнгө биш шал өөр юм гэсэн байхгүй юу? Тэгээд яг зүгээр би зүгээр нөгөө хэрүүлтэй тэгээд блок хийсэн байсан байхгүй юу? Тэгээд би ингээд нөгөө мессеж бичих боломжгүй болохоор би уурандаа тэгээд бичсэн. Тэнгууд тэрийг бас манай уурандаа ерөөхдөө тэгж бич тавиад. Тэгээд би болохоор одоо нөгөө хүүхд рүүгээ мөнгө өөх дургуу те харамч тэгээд ууртай пиццаа гэж одоо бичсэн хүн одоо болсон бохгүй юу маста тэг яг зүгээр тэн тайлбар хэлэхэд тэр бол ерөөсөө хүүхдтэй явсан юм ерөөсөө биш нэгт би хүүхдээсээ би юу ч харамлахгүй. За яг энэ мэдэгдэл лайвны өмнө тайцэг юм нэг их сайт дээр рэпер Гинжин эхнэр хүүхдийн хамтад зугаалж явна. Өнгөрөгч 7 хоногт рэпер Гинжин эхнэртэйгээ маргасан гих мэдээллүүд гарчаа. Тэдний хоорондын маргаан байж болзошгүй чат, стори захин орчинд нилээд тархад байсан билээ. Тэднийг шууд буруутгаж шүүмжлэх хүмүүс байсан ч нөгөө талд нь 11 жил чимээ аниргүй даруухан ханилан амьдарч байсан хосууд генет яагаад ийм шуугаанд өртөх болов. Хэмээн Гинжин мэддэг дэмжигчд нь үнэмшихгүй байгаа байр суурь илэрхийлж сошиал орчинд маргаан үсгсэн. Юутайч Гинжин эхнэр хүүхдийнхээ хамт энэ амралтын өдрөөр халуун дулаан уур амьсгалтаагаар дийлгүүрээр явна нууц дуранд буужээ. За нэг иймэрхүү нийтлэл бол гарсан байгаа. За тэгэхээр хосуудын хувьд бол бүр салаачгүй тэгээд хүүхдийн тэтгэмжч биш тэр нь бол шал өөр утгатай зүйл байсан байх нэ. Тэгээд бас нэг лайв яваадсан шүү дээ. Тэгээд тэрэн дээр бас янз бүрийн зүйл ярих юм болов гэж бодсон чинь нэг хайхтар мэдээллийн чанартай зүйл бас яриаггүй. За зуны зугаа тоглолттой холбоотой өөр нэгэн мэдээлэл гэх юм бол тэдний хувьд оддын ирэлт гэдэг нэртэй бол чаленжийг зарласан байсан зарим нэгэн хүмүүс бол мэдсэн байх. Instagram дээр нэг иймэрхүү пост орсон байсан. Тэгээд бичлэгүүд нь бол ээлж дараалан ирсээр байгаа юм байна. Бичлэгийг хүлээж авах хамгийн сүүлийн хугацаанд бол 5 сарын 16 хүртэл байгаа юм байна лээ. За тийм учраас энэ бичлэгийг үзэж байгаа танд ч гэсэн боломж байгаа. Тэгээд хугацааг нь төхөлж агаад яг гоо чанартай юмар оролцвол магадгүй байр эзлэгч юм билүү те. 2026 оны 5 сарын 30-нд зохиогдох зуны зугаа Homecoming 26 тоглолтын тасалбарыг үзэгч та бүхэн Shopee цэгийн болон Portal цэгийн GS25 CU-гийн бүх салбараас худалдаа авах боломжтой. Энгийн тасалбарын үнийн хувьд 77,000 төгрөг, Fan Zone 220,000, VIP тасалбар 555
50,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдж байна. Тус тоглолтоос ердөө 2-7 хоногийн дараа та бүхний мэдэж байгаачлан Wandeba хамтлагийн 10 жилийн ойн тоглолт 6 сарын 13-нд болно. Тасалбарын хувьд бол мөн л ялгаагүй Shopee сегмент, Portal сегмент, JS25 болон CU-гийн бүх салбараас худалдаа авах боломжтой. Тэгээд өнгөрсөн 7 хоногт гарсан мэдээлэлээр бол аль хэдийн тоглолтын тасалбарын 50% нь бол дуусчихсан байгааг нь. За энэ янзаараа болоод 6 сарын 13 хүртэл мэдээж тоглолтын тикет олдохгүй байх шинжтэй. Тийм учраас залуусаа Wandeba хамтлагийн 10 жилийн ойн тоглолтын тикетээ эртгэн шиг л аваарай. MLB сонирхдаг хүмүүсээ надаас айгүй их код асууж исэн. Тэр хүмүүстэй зориулж хэлэхэд NewsSack кодоор эхний цэнэглэлттэй 150% урамшуулж байгаа шүү. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдв рэпер Rookie-тэй холбогдож байгаа. За түүний хувьд бол өнгөрсөн 7 хоногийн хамгийн гол сенсацуудын эзэн байлаа. Rookie-тэй холбоотой дараах 3 мэдээлэл бол өнгөрсөн 7 хоногт олон хүмүүсийн анхаарлыг татсан. За түүнтэй холбоотой хамгийн ихний мэдээлэл гэх юм бол Hard News сегментээр дуучин рэпер Rookie-гийн хурим нэртэй уран бүтээлийн үг нь 1964 онд яруу найрагч Ардын уран зохиолч Пүрэв Дөржийн бичсэн Хайргүй гэвэл би яана нэртэй шүлэг байжээ. Уг бүтээлийг ашиглахдаа их зохиолч Пүрэв Дөржийн ар гэрээс зөвшөөрөл аваагүй. Нэрийг нь дуртайгүй зэрэг нь оюуны өмчөг зөрчиж байна гэдгийг түүний үр хүүхдүүд батлан хэллээ. За тэгээд энэ нийтлэлээр бол Хайргүй гэвэл би яана гэд 1964 онд гарсан шүлгийг нь тавьчихсан байсан. За түүнтэй холбоотой өөр нэгэн мэдээлэл гэх юм бол өнгөрсөн 7 хоногт Сэрүүн цэгмэн гэх сайт дээр рэпер Rookie буюу мөнх баг нь сагсан бөмбөгийн тоглолтын завсарлагааны дундуур дуулах үеэрээ үзэгчд рүү халджээ. За нэг иймэрхүү нийтлэл бичээд за тэгээд дараах бичлэгийг хийсэн. За яг энэ үйл явдал дээр болвол рэпер Rookie-гийн 100% буруу гэж юу байх вэ? Үзэгчийн суудлын дээр сууж байсан залуусын хувьд болвол рэпер Rookie-д бас яг юу гэж хандж ирснийг бол мэдэхгүй. Тийм учраас яг энэ үйл явдал дээр бол нэг талын байр суурийг барина гэдэг утгагүй болчиход байна л да. За түүнтэй холбоотой өнгөрсөн 7 хоногт гарсан эдгээр хоёр сенсац нь намжиж амжаагүй байхад өчигдөр хамгийн том сенсац нь гарлаа. Өчигдөр буюу 2026 оны 4 сарын 27-нд Монголын хип-хопын ээлжид маш том хамтрал цацагдсан. Рэпер Гинжин болон рэпер Big Gen-ийн хамтарсан No сэлгээ хэмээх дуу бол Монголын хип-хопод галыг асаасан. За энэ дууны хамталтыг бол та бүхэн харж байгаа байх нэлээд өндөр байгаа. За энэ дуун дээр болвол хоёр рэперийн хувьд хит хитэн ноцтой мөрийг шидсэн байсан. За рэпер Гинжингийн хувьд болвол сонсогчдын таамаглалаар энэ дуун дээр гангаар бас мөр шидээд ерөөхдөө бол дийс явчлаа гэж таамаглаад байгаа. За хэдүүлээ ямар ч байсан дараах хоёр бичлэгийг үзцгээе. Хатар чадахгүй дандаа чэцэг галтал пистакуудын хантыг хатар барахгүй танар насанда. За мэдээж эдгээр залуучуудын хувьд бол дээрээс л хойш ямар нэгэн байдлаар бифтэй ч гэдэм үү те бие биенлэг нууцлаг мөр шидсэн. За нэг иймэрхүү юм яваадсан шүү дээ. За тэгээд дууныхаа клиптэр бол яг энэ фловер рэпер Гинжин гангаад зориулж нэг шотыг зориулж байгаа. Нөв сэлгээ хэмээх дуун дээр хамгийн ууртай байсан хүн нь рэпер Big G. За түүний хувьд бол энэ дуун дээр 2-3 хүнд зориулж хит хитэн хатуу мөртөг шидсэн. За хамгийн ихэнд бол татар хамтлагийн мөөгийн ах зориулж дараах мөртөг шидсэн. Сонгуул сэлгээ болж орохын тулд төрсөн нэрээ солтгүй. Сонгуул сэлгээ болж орохын тулд төрсөн нэрээ солтгүй. За энэ мөртийн тухайд бол яа харахгүй татар хамтлагийн мөөгийн ахт бол зориулсан мөрт байгаа. Рэпер Big G-ийн дараагийн онилсон хүн болвол рэпер Rookie байгаа. Тэгээд түүний нэрийг бол шууд илтээр хэлж дараах мөртүүдийг шидсэн. Ахтан сонирхолгүй Rookie level pussy. Согтод сочлоор юкси CU тарын амжилт хүсье. Амтэн зодож авгаагаа мож амберч явсан түүхгүй. Сүүл холболтооч мэдгүй гарууд миний флоуийг шүүхгүй. За рэпер Big G-ийн хувьд болвол рэпер Rookie-д зориулж эдгээр маш хүчтэй мөртүүдийг шидсэн. За үүний хариуд болвол рэпер Rookie ямар нэгэн байдлаар мэдээлж өгд юм уу те ямар нэгэн стори хийгээгүй. Гэхдээ түүний хувьд бол Instagram стори дээр их нэртэйгээ болон гэр бүлтэйгээ аз жаргалтай байгаа зургнуудаа ол хийсэн. За зарим нэгэн хүн бол мэдэхгүй байх шиг байлаа. Эдгээр хоёр рэперийн дунд өнгөрсөнд ямар асуудал байгаа юм бэ гэж. Энэ бүхний учрыг бүрэн олохын тулд хэдүүлээ яг одоо 2025 оны 9 сарын 14-нд манай суугаас цацагдж байсан базаа бичлэгийн
дугаарын энэ хэсэг рүү очицгоё. Ямар G ах шиг пицца бох зарсан уу? G ах 27 онд 19-тэй хүүхэд вольфизмо өмөрөөд амбарцсан яасан 17 онд. Ямар гоё юм бэ? Дотор онгочлоо. Монголын хамгийн худлаа рэпер G ах шүү. Ямар ч авьяасгүй Монголын бүх рэперүүд угаасаа G ахад дургүй гараад явах нь бүгд муулдаг хаахаа. Броно муулдаггүй шүү. Зүгээр шууд хилчдэг. Десант бродер хүн шүү. Намайг хамгийн анх гадагшаа дуулуулахаар явуулж байлаа. Энийг мартаж болохгүй. Бүгдэнтэй л найрсаг байдаг. Чулуу шиг. G бро бол худлаа энэгээ шаагаад нэг заван хоолойтой. Мань нэг найзыг хүслэн гэдэг царай муутай сугны үстэйг нийлж зоддын хаахаа. Оюутны танилцах дээр нэрийг нь хэлэхгүй өөрсдөө мэдж байгаа. Суг нь өөрөө суг өөрөө бүр суга. Йотан хауст орох уу гэдэг рейсэн дээр асуусан чинь ах нь угаасаа уудаггүй гэж ирүүгээ дээшээ өргөж мөргөөд ахаа таныг би Йотан хауст оруулж болохгүй. Миний Монголын хипхоп танаар халтайж явсан үе байгааг мэдсээр байж худлаа энэхийг чин рекорд хийгээд суух уу. Үе чи хүмүүсээ чи арай илүү Монгол ирэх хүн шиг шаад юмаа чих шиг. Тэгэхээр нь би аргагүй штэ. Та нар ямар хөгжим сонсож байгаагаа мэдэхгүй. Зүгээр адилхан халтар байхгүй юу даа л гэсэн юм да. Намайг ийм хол явна гэж бодоогүй л байхдаа гүлгч нь уудгийг ч нь сонссон. Би дуулахаа болсон дээрүү. Чи G ах дуулахаа болсон дээрүү. Ха. За нэг иймэрхүү маш урт бөгөөд маш сонирхолтой хитэн сториг рэпер Rookie хийсэн. За бүхэл бүтэн 7 сарын дараа рэпер Big J бол рэпер Rookie-д хариуг нь барьж байгаа харагдчихээн. За одоо бол мэдээж сонсогчдын дунд нэг том асуултын тэмдэг G-д зориулж Rookie хариуг нь барих уу. За энэ бифийн хувьд бол цаашаа үргэлжлэх хэсэг нь рэпер Rookie-гээс бол 100% шалтгаалж байна. За тэгээд мэдээж бүх зүйлийг цаг хугацаар оруулна. За төгсгөлд нь нөөс хэлгээ хэмээх дуу руу эргээд очиход сонсогчдод энэ дуу бол маш их таалагдж байгаа харагдчихээн. За хамгийн гой зөвлөл нь бол 2016 оны LeBron болон Kyrie шиг байна штэ. За энэ бол айгүй гой зөвлөл байсан. За энэ дуу мөг сонсоод хипхоп зах зээлийг ер нь ажиглаад ангууд 5 сарын 30-нд болох 100-100 тоглолт үнэхээр халуухан болох нэ. Монголын хипхопын зах зээл жинхнээсээ бужигнаж анзаалуулсан. Энэ удаагийн бичлэг маань үгээр өндөрлөж байна. Subscribe дараагүй хүн байх юм бол subscribe дарж манаас үгийг дэмжээрэй. Сакаут төр баяртай үзэгчтэй.